Бид нар ч юм бол уг нь санхүүжилтийн нэмээд цалинг нь баталсан их хурлаар тэгсэн би орон нутгаар явсан шиг та нар шиг бид нар 2 цалинтай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр 2 цалин гэхээр яг ямар цалин байна? 2 янзын цалин буугаад байна шүү дээ. Өмнөх дээрээс нь хуучин цалин дээрээс нэмэгдлийг бодоод шинэ цалин дээр нэмэгдэл төлсийг бодоод байгаа юм байна гэж би ойлголоо те. Би нэг юугаараа харахаар Яг өөрөө ч юм бол ингээд цалингийн сүлжээр нь үндсэн цалин гэдэг нэг хуучин цалингаараа шинэ цалин гэдэг шинэ цалингаараа бодоод тэгээ нэмэгдэл цалингууд бол яг хуучин цалингаас бод гэж байгаа. Нэрийг одоо жижигүр тоонох илүү цагийн өмнө бүгд хуучин цаг. Илүү цаг нэмэгдэл хөлстэй. Тий. хөлс нь бол шинэ дээрээ. Тэгээ 1 сарын 1-ээс хэрэгж ихсэн шинэ цалин дээр нэмэгдэл хөлс нь бодогдоод Хуучнаар нь бодогдоод энэ хүн илүү цаг тийм байх. нэмэгдэл цалин хуучнаар боддог. Одоо хөдөлмөрийн бидний нэг хүнд нөхцөлийн 10% нэмэгдүүд ажилсан жилийн нэмэгдэл гээ бүгд хуучин цалингаас хийж байгаа. Тэгэхээр их хурлаас бол 75% хүртэл нэмэгдүүлнэ гэдэг төсөв баталсан байхгүй. Тэгэнгүүт 75% хүртэл нэмэгдүүлнэ гэд бид нар баталсан шүү дээ. Эхлээд 50 нэмээд дараа нь 26 гэдэг ингээ явах ёстой гэ ярихаар үгүй ээ өгж байгаа цалин чинь яг энэ хувьд ч өрөхгүй байна гэд орон нутагт бол нэмжлэр зүгээс тэгээд байгаа байхгүй. Хуучин цалин дээрээс нь нэмэгдлүүдэд бодонгуудаа татвар авахар нэмсэн дээрээс авах. Нийт татвар бас Тэгэнгүүт нэмснээр нь авч. зөрүү нь ингээд Татвараа авахтаа нэмснээс нь авчгаар нөгөө 76-даа хүрэхгүй байна. тэгэхээр яг 75-таа хүсэх. 30% даач эн чинь 30 9 гэдэг. 8 сар 30% өрөөд одоо бол хэд үрж байгаа шүү дээ. 8 сарын 1 9-ээр нэмэх юм. Тэгээ юу болоод байна гэхээр бид нар 2 цалинтай. Би энийг ерөөсөй ойлгодгүй байсан. Юу яриад байд юм чинь. Нэг л цалингийн төсөв батлаад их хурлаас баталсан. Тэгээ 2 цалинтай болсон. Ингээд яриад байдаг. Тэгээ нэг очихоор орон нутгийг тэгээд байдаг байхгүй. Иргэдийн уулзалт хийхээр эмчнэр босч ирэл 2 цалинтай. Тэгээд таны цалин нэмэгдсэн юм хөр нэмэгдсэн ч юм шиг нэг харахаар нэмэгдээгүй ч юм шиг л байна л гэдэг. Ингээд ерөөсөө энэ дүр нь учир олж байгаа юм хаалга. Тэгэхээр энэ засгийн газрынхаа шийдвэрийг эргэж харах, ер нь энэ эрүүл мэндийн салбарынхаа цалин хөлсний тогтолцоогоо бүхлээр нь нэг харах бол чухал байна гэж би бас дүгнж байгаа. Тэгээ тийм учраас бол Бачуугар сайд энэ дээр ажиллаж байгаа бах. Тэгэхээр цаашдаа бол тогтолцооных нь бүгдээрээ нэг эргэж харъя. Тэгээ одоо 2 цалинтай болцсон гэж яриад байгаа. Танд нөгөө юу нь байна вэ? Нэг хүний нэг юм цалингийн юу байна? Сүлжээ байна. Тэгээ ямар Тэр слайдн дээр байсан шүү дээ. Та тэрийг одоо зүгээр та энэ зүгээр нэг хүний цалингийн сүлжээ авъя гэж. Харъя ямар вэ? Та цалин гэр ингээ 2 цалин гэдэг байна. одоо 2-ын чинтэй угаасаа. Гэхдээ энэ нөгөө нэг энэ ахлах зэрэгтэй юмч аль хаасан хугацааны нэмэгдэл 8% уус чадвар мэрэгжлийн зэрэг хөдөлмөрийн нөхцөлийг нийтдээ 53% нэмэгдгийг нөгөө тушаал тогтоож байгаа ахлахтай болчихгоо энийг энэ хуучин цалингаас болж байгаа. Сая тавцаа. Сая 500 болоод болж байгаа. Тэгэнгүүт энэ хүн шинэ цалингаас нэмэгдэл тооцох юм бол ингэж авахгүй байдаг. Хуучингаасаа бодчихлоо нөгөө сая 74 мянган маань хуучингаасаа болж байгаасаа 826 мянган болоод бүх 53% нэмэгдэл нь ингэж онцож байгаа. Нэмэгдэхээр өмнөх цалингаар Өмнөх бүх тий одоо ингээд бүх цалингийг бол 1 сарын 1-ээс 30% нэмсэн. Одоо ингээд 8 сар 9 тэрэн дээр чинь нэмэгдэл хөлс чинь тэрэн дээр нь бодогдоод нөгөө нэмэгдэл нь болохоор өмнөх төр бодогдоод. тий тэрийг бүр өмнөхөөс нь бодоод. Ийм л зөрүү. Тэгээд энийг бол манай үйлдвэрчин манай салбарынхан бол 2 цалинтай бас тооцоод байна гэж дараад байна. Энийг ерөөс эрүүл мэндийн яам дээрээс бол ерөөс нэг нэмэгдлийг нэг цалингаас нэмэгдсэн цалингаас олно гэж санал авах гэсэн. Тэгсэн чинь өөр тогтоолох гэсэн. Тий тэгсэн чинь өөр тогтоолох гэсэн. Тэгээ тогтоолгоос учраас хэрэгжүүлэхээс өөр замгүй болсон. Хэрэгжүүлэхээс өөр замгүй болсон. Тэгээ сая манай сайд хурж ирээд сая биднээс нэлээ одоо 4-5 өдөр ажилласан. Энэ дээр энэ нэмэгдэл хөлсийн энэ зөрүү нэг 120 мянган төгрөгийн зөрүү багтах. Энэ зөрүүг арилгах тэр тогтоолын төсөл дээр өөрчлөлт оруулах. Тэгээ энийг бол Бачуугар сайдад би бас энэ асуудлаар надад уулзаад би хэлсэн. За энэ бол тэр зөрүүг бол 120 мянган төгрөгийг олгоод бол бүх асуудлыг шийдэхгүй шүү. Тэ. Тийм учраас надад энэ чи даатгалын асуудал. Одоо наад эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо нэг хараа. Наад хүмүүс чинь цалингаа хэлж чадахгүй байлаа шүү. Аймагт очих. Та хэдэн төрлийн цалинтай гэхээр. Гэхдээ яг ямар цалингаа хэлэх үү? Би чи 2 цалинтай гэдэг. Ингээд ийм сонин юм яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тогтолцоогоо зөвхөн автоматар тэр зөрүү төлнө гэдэг зөрүү төлдөгөр биш. Тогтолцооных нь хувьд өөрчлөлт. Тэр эрүүл мэндийн салбарын
Тогтолцооны хувьд бид нэр ямар өөрчлөлт гаргах юм бэ гэдгээ засгийн газар дээр одоо оруулж ирээд шийдээд энд нь бол би бүрэн одоо дэмжлэг үзүүлнэ.